Сайн байцгаана уу? Залгаар 6-ны дугуулангийн багш Хөслөн байна. Өнөөдөр 6-аас 12 насны хүүхдүүдийн 8 дахь хичээл эхэллээ. Хөл хориотой энэ хэцүү цаг үед гэр бүлүүд мөн хүүхдүүдэд зориулсан энэ 8-7 хоногийн зургийн сургалтыг санаачилсан Сиэтл дахь монголчуудын хүүхд залуучуудын хөгжлийн төвд баярлалаа. Мөн Царсан Монгол сургалтад баярлалаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ шар шууд зурх болно. Ингэхдээ гуашаар гоё биерний бичлэгтэй бүтэн зураг зурх болно. Эхэлцгээе. Бүгдээрээ хар зураг эхлээ хандаагаар гаргахтаа ингээд эхлээд төвөө олоод ингэснийхаа дараагаар шар шууныхаа толгойг нь ингээд 100 хэлбэртэй дүрсэлчих хэрэгтэй. Ингэснээрээ одоо тэгшингийг олоод шар шууныхаа хушуу мөн нүдийг нь тэгшинтэй адилхан хэмжээтэй гаргах гэдэг амар их болно. Хар зураг бүгдээрээ өнөөдөр маш ерөнхий гаргаад ихэнхийг нь биенийхээ бичлэлээр зурхална. Ер нь амтан зурхад шууд зурсан ч гэлээ хөлийнх нь хэлбэрийг сайн гаргах. Хөл болон хушууных нь хэлбэрийг сайн гаргах хэрэгтэй байдаг. За иймэрхүү хэмжээний гаргаад бүгдээрээ гуашаараа буцаж эхэлцгээе.
За ингээд өнөөдрийн 8 дахь хичээл маань үгээр дуслаа. Бүгдээрээ шаш ууг маш гоё чимэглэлийн аргаар зурсан байгаа. Ингээд зураад ингээд доороо гарын үсгээ зураад бүгдээрээ гэртээ жааслаа тавиарэ. Баяртай.